Сайн бацхан уу. Энэ удаагийнхаа бичлэгээр Сөүл хотын Лотто World дээр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн нэг өдрийнхөө бичлэгийг хүргэж байна. Орох тасалбараа очиод үүднээс нь авч болдог. Мөн онлайнаар захиалаад авчиж болд юм байлээ. Очиод авах юм бол том хүн 62,000 вон, сурагч 54,000 вон, хүүхэд болохоор 47,000 вон, бүр 12 сараас доош сартай хүүхэд болохоор 15,000 вон байд юм байлээ. Бидний хувьд болохоор онлайнаар захиалж авсан. Онлайнаар захиалж авахд үндсэн үнээсээ бараг 40% хямдард юм байлээ. Тэгээд 280,000 вон болох байсан билетийг 160,000 воноор худалдаж авсан байгаа. Нарыг дотгошоо ороход янз янзын үзүүлбэртэй юм хөөрхөн парад явж эхэлж байсан. Бид нар өглөө 10 цагт очиод орой 9 цагт гарсан. Ер нь бол нэг өдөр бүтэн тоглоод бүх тоглоом дээр нь тоглож байгаа амжихааргүй юм байлээ. Бидрийг очдог өдөр нэлээд хүнтэй, нэлээд ойчртой байсан тоглоомууд нь энэ өдөр гадаа маш халуун байсан. Тийм болохоор гадаах тоглоомн дээр нь баг тоглож чадаагүй, зурагч авч чадаагүй байна лээ. Ихэнх тоглоомууд нь бодит юм шиг мэдрэмж төрүүлдэг. Мөн эцэг их нь хүүхдүүдтэйгээ хамт тоглох боломжтой байдаг нь маш их таалагдсан. Хоолны газар, уух зүйлс зардаг газрууд энэ төр зөндөө байсан. Гэхдээ хүүхдүүдэд маань бүргэр нь илүү таалагдж байсан. Лотто World руу ороход үүдэнд нь сурагчийн дүрм төвцс бакадлт юм байна лээ. Найзууд бөөнөрөө явж агаад ижилсэж өмсөх, эсвэл томчууд хүүхэд насаа дурсаад ижилсээд форм өмсөд явж байгаа нэг хөөрхөн санагцаа.